За баяр үргээ. Бага асуултанд хариулв. За ингээд Монгол улсын ерөнхий сайдад хурлаар дэмжигдээд орж ирээд ерөнхий сайд болж байгаад баяртай. Миний хувьд бол Монгол улсын 32 дахь ерөнхий сайд оюун эрдэнэ гэж овоглогдно. За миний хувьд бол 8 дахь ерөнхий сайдтайгаа ажиллаж байгаа юм. Ингээд тоолохоор. Тэгээ юу гэж нэрэ засгийн газрын хийх ажлын нөхцөл байдлыг бол сайн мэднэ. Хоёр том яамн дээр ажиллаж исэн, бодлогын бичиг баримтууд дээр ажиллаж исэн учраас одоо юу гэж хэлэх гээд байна хэрэг зовлон жаргал галт тоогоог мэддэг учраас ажлыг хурдтай явах луу гэж одоо гордож байна. За засгийн газрын хэрэгжлийн дарга болох асуудлыг өмнөний урд дахь ерөнхий сайд хөрвсөхтэй бол бас өөрөө чинь нэр дэвшүүлж хамтарч ажиллах тухай ярьж байсан. За бид нар нам харгалзахгүйгээр хамтарч ажиллая гэдгийг энэ хөрвсөхийг ерөнхий сайд болсноос хойш одоо хийгдсэн зүйлүүдийг бас дурдсан дээр үлээ гэж бодож байгаа юм. За жишээ нь салхитын мөнгөний ордыг бид нар авлаа. Энэ бол маш их тийм хууль бус үйлдэл хийж исэн. Ингээд нөгөө мө ядарсан тэтгэврийн гөгшчүүдийн 6 сая хүртэлх одоо өрийг дарлаа. Энэ бол бас хамтын л хүч. За саяхан бид нар харамгтай ордны алттай хэсгийг буюу одоо өрөм тавьсан. Өрөм тавина гэдэг маань нийтдээ 3 сарын дотор 18 мянган метр өрөм тавиад тэр алттай нөөц нь 53 тонноор одоо нотлогдоод энийг бас засгийн газарт одоо хүлээлгэж өгсөн байна. За энэ цаашаа бол 100 тонн орчим болох юм. Ер нь бол прогнозоор. За энэ дээр бол манай геологчид бол нэлээд сайн ажилласан. Энэ юу гэдэг нь гэхээр баялагийг бид нар 3 сая монголчуудаа өгч хуваарлж болдгийм байна гэдгийн жишээнүүд юм байна. Энэ ажил дээр бол өөрөө мэдж байгаа учраас би бас нэлээд олзуурч байгаа. За энэ бол нөгөө нэг 18 мянган метр өрөмцсөн өрөмний нэг хэсэг алдчихсан маш том орд. Монголыг яг өнөөгийн хүнд нөхцөлд эдийн засгийн хувьд бол авч гарах юм том боломж юм байна. Тэгээ энийг яг ингэж хоёр хуваагаад нэгийг ерөнхий сайдд өгөөд за бид хоёр алтныхаа дойлыг авлаа шүү гэж хошигнж ирсэн. Энэ бол ингээд явах ёстой. Энийний тээзүү бол ерөнхийдөө 3 сарын дундуур бий болох байх. За мөн нэг том асуудал бол энэ газын хоолойн асуудал байгаа. Санаж байгаа бол 19 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч намар 9 сард ирсэн. Энэ үеэр бол Оросын холбооны улсаас газын хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлж хятад улсын зах зээлд нийлүүлэх дээр эрчимтэй санаачлагтай ажлыг гэдэг саналыг тавиад энэ ажил бол нэлээд эрчимдсэн. За үүний дараагаар бол 12 сард ерөнхий сайдыг Оросын холбооны улстай айлчлуулах асуудлыг одоо төгчүүлээд цаас руугаа орсон. Сая бол үндсэндээ тээзүү бол нэлээд урагштай явж байна гэсэн ийм байдлыг ярьсан. Зүгээр яг одоо үед юу яригдж байна гэхээр цар тахалын зуд турхан эдийн засгийн байдлын аж ахуй нэгжүүдийн доройтлын тэрийг харахад бол шадар сайд дээр энэ газын холоо байх нь өөрөө зөв буруу юу гэдгийг бас бид нэр аюулгүй зөвлөлт төр зөвлөдмөр юм байл шүү. Яг бол сая бол энийг Содбаатар сайдыг хараад байхад нөгөө ажилтаа түүртэйд газын холооны асуудал ингээд хоцрогдоод яваад байгаа юм. Яг бол энэ нэргээд нөгөө сөрөг бий бодлоо монголчууд сонирхгүй байгаа юм байна ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юм болох вэ гэд аюулгүй зөвлөлт төр өөрөө аюулгүй зөвлөлийн нэг гишүүн болж байгаа учраас тусдаа аюулгүй зөвлөлт дээр авчвал яадаг юм бол доо гэдэг саналыг бас би тавья гэж бодож байгаа юм. Энийг бас анхаарна биз тийм ээ. За мөн 6 их 80-аар үнэлэгдээд байсан хятад Монгол улсын хоорондох Монгол банкн дээр хийгдсэн swap хэлцээрийг одоо тулгамдсан асуудал байсан. Энийг хятадын даргад санал тавиад ерөнхийдөө 3 жил хүртэл хойшлуулсан байгаа. За энэ бол бидний мөнгө буюу одоо энэ хэмжээний мөнгийг төлөх байсан мөнгө бол сулраад гараад ирсэн гэсэн үг. За саяхан би хятадын элчин сайдтай уулзаад мөн энэ одоо 3 жилийн хэлцээрийг хятадын гадаад хэргийн сайд Ван И ирэхэд цаашаа нэг 20 жил хүртэл юм уу гэж сунгаж өгөөч гэх юм бол эндээс бид нэг 2 тэрбум орчим доллартай тэнцэх мөнгө бол сулраад гараад ирж байгаа юм. Тэгэхээр энэ юу гэж байна гэхээр цар тахлын үеэр цар тахлын дараагаар аж ахуй нэгжүүд иргэдтэй тусалж болох эдийн засгийн боломжит одоо хувилбарыг судлаад энийг бол нэлээд том мастер план гэх нь хайшаа зүгээр бусад улс орнуудад хийгдээд байгаа
цар тахлын үеэр хийгдэх бизнес плануудыг гаргацсан байна. Нэгсэнд үндсэндээ тэг зөв бэлэн болцсон байна гэсэн үг. Тэнийг л онцолж ярмаар байгаамаа. Тэгээд энэ бол ерөнхий сайдын ширээн дээр байгаа. Одоо хөрөлсөх өөрчлөлт энийг хүлээлгэж хулуу гэж бодож байгаа. За мөн одоо төмөр замын асуудлууд яригдж байна. Эдрийг бид нар бүгдээрээ дуусгая. За нефт боловсруулах үйлдвэртэй холбоотой байгаа тэр татах хоолойны мөнгийг бас ерөнхийдөө бэлэн болгоцсон байж байгаа. За бичгтийн бомбын байна. Одоо энэ бичгтийн бомб нээгдчихэж бид нар эдийн засгийг бол 3-5 дахин босгоно. За сая тэр нүүрстэй холбоотой асуудлыг өөрөө ярьж байлаа. Технологийн шийдэл гарахаас өмнө бид нар энэ олборлолтоо нэмэгдүүлэх ёстой гэх. Энэ дээр бол 5 толгой бол бас үндсэндээ тэг зүүн дууссан байгаа. Баруун цанг, зүүн цанг дахиад нэг ам нээ. Энэ амыгаа бол 15-аас 20-25 жилийн хугацаанд урд үржтэй гэрээгээд урчилсан төлбөр авъя. Тэрийг 5 бомбоор гаргаж заръя гэсэн ийм одоо асуудлууд яригдаад үндсэндээ одоо эхний санамж бичгүүд бол хийгдсэн байгаа юм. За одоо энэ цааснууд ерөнхийдөө бол танай ерөнхий сайдд урд нь өгсөн энэ нэг хуудас юм ерөнхийдөө ажлын төлөвлөгөө. За энийг маш томоор нь хэвлээд хөрөлсөх ерөнхий сайдын өрөөнд нь бас гардуулаад өгсөн байж байгаа. Нэгсэн бэлэн юм байна л гэсэн үг. За энэтэй холбоотой тезүүд байгаа. За энэ гангийн үйлдвэрийн тезүг Германы Түүсэн группээр хийлэгдсэн байж байгаа. Энэ нөгөө юуны хоолойны гээд энэ нөгөө сая яриад байгаа зүйлүүд гээд тэгэд ингээд өнөөдрөөс эхлээд ажилдаа шуурхайлан орно гэдэгт бол итгэлтэй байна. За өөрөө бол бас тийм залуу ерөнхий сайд биш. Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан элбэгтэрч бас тухайн үед 35 настай байсан санагдаж байна. За амар жаргал 38 настай байсан. Ингээ харахад бол бас тэр залуу гэдгийг бол ажлын ачаалал даах чиглэлдээ ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Ийм зүйлүүд байгаамаа. Тэгээд энэ бэлэн ажил руу ороороо би дахиад хэлье. Өнөөдрөөс эхлээд өөрөө бол Монгол улсаар овгилсан оюун эрдэнэ болно. Монгол улсаар овгилсан ерөнхийлөгч байгаамаа. Тэгээд хамтдаа эхэлсэн ажлууд бол ингээд танин мэдэхгүйгээр ингээд явах болов уу гэж бодож байна. За өөрөө сая хурлын энэ дээрээс хэлж байна. Оюу толгой засгийн газрын ажлын хэсэгт сөрөг хүчнээс оруулж янз бүрийн хардталт байхгүй тийм ээ. Сөрөг хүчнүүдэд оруулаад тэр Ганбаатарыг оруул, Алтан хуйгийг оруул. Алтан хуйг бол бас өөрт чинь их хань болно шүү. Бас зовлон дундор явсан ерөнхий сайд учраас. Тэгээд энэ оюу толгой дээр бид нар бас саналаа өгсөн байгаа. Тамгын газраас одоо шижрийг оруулаад өгөөч. Та нар залуу улсууд ингээд хамтраад ажиллах юм бол энэ олон нийгмийн өхөнд тулсан асуудлыг нэг цэг рүү оруулъя. За эндээс гараад бараг тэр Ганбаатар гишүүн дээр очоо. Тэр өсгөлөнгө одоо ингээд зогсоо ажлын хэсэгт өөрөө чинь оруулах боллоо гэдгийг хэлээд энийг болиулмаар байна. Яг бол энэ нийгмийн бухимдал янз бүрийн байдлаар гадагшаага алдагдах юм бол өөрөө бас өнгөрсөн хугацаанд бас л жагсаал цуглаан хийжсэн тэр нийгмийн бухимдал ямар байдгийг өөрөө бол ясмахаар ойлгосон учраас би бол юу гэж хүсэж байна гэхээр ерөнхийлөгчөд шинэ ерөнхий сайд одоо гараад Ганбаатар өсгөлөнгө зогсоомор байгаа юм. За ингээд тулгымдсан асуудлууд нэлээд олон байгаа. Хамтдаа энэ 3 сая монголчуудынхаа энэ тулгамдаад байгаа асуудал ялангуяа энэ эдийн засаг илгээр хөвцсөн ажил дээр хамтарч ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Монголын төр бол ганхахгүй бадуух, Монголын ард түмэн зовхгүй, эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая гэж бодож байна. За амжилт хүсье. За засгийн газрын гишүүд дээр бол маш их тийм бодлоготой ажиллаарай. Сая жишээ нь тэр 100 тонн алттай харамгтай ордыг засгийн газарт нь ерөнхийлөгч нь авч өгөөд 18 мянган метр өрөм тавьсан байхад салбарын сайд нь мэдээгүй байсан шүү. Тийм ээ. Тэгэхээр бид нар боломжит бүх хувилбар дээр орж хуулийн дагуу ажиллая. Энэ эдийн засгийг сэв хийлгээл босгоод ирэл гэсэн юм санаа юм. Одоо маш нээлттэй байгаа шүү манай хаалга. За амжилт хүсье.